та. Добро. О, Вот. Что я нам? страшно. Юу. Уг Оо, сайн байна уу гэдэг. Сайн уу. Хэзээ ирсэн? Ирчээл эхлээд байж байна. Нуу за ажилд орсон. Тий. Цаг уусан юм. Боцооц. Ингээд өргөжлүүлээд явчих одоо. За төлөй шавар. Манай бол одоо Цэцэн хаан аймаг Хинтис Готрын юм гэсэн. Манай ээж бол одоо Засагт хааны одоогийн Говьлтай аймаг. Тэгээ одоо баруун зүүн хязгаараас одоо манай аав ээж хоёр гэрүүл болсон бооз. Нэг нь зүүн аймгийнх, нөгөөх нь баруун аймгийнх. Та манай аав маань ярьдээ манай аав чинь залуудаа нэг ходог усны бригадад ажилладаг нэг говийн зэрэглээ гэж кинон дээр нэг ходог усных нэг орж ирдэг бүжиг гэдэг шнэ сумын гөлөвтэй. Тэвэл өхрөөс юм шиг. Тэгээ одоо энэ Говьлтай аймгийн дээр халуун суманд ходог ус гаргаж явж байгаад манай ээжтэй одоо танилцаад тэгээд тухайн одоо сумын гөлөвт бодвол одоо таан згшигдсэн юм аа зү. Тэгээд ээжтэй мөн танилцаж тэгээд ээж маань одоо аваад Улаанбаатар орж ирсэн юм түүхтэй гэж байгаа. Та манай ээж бол одоо айлын одоо ганц охин. Та манай өвөө маань бол одоо ээжийг маань сайн таньж мэдэхгүй хүндөгж явуулахгүй гэдэг. Эмээ маань өвөө маань болохоор одоо охиноо өгж явуулъя. Энэ гайгүй сайн залуу байх шиг байна гэдэг. Тэгээ нэг ходог усны нэг шнэ гэдэг машин одоо ээжийг маань суулгаж аваад ингээд хоёулаа Улаанбаатар хотод орж ирж байгаа. Анх амьдэрсэн түүхтэй юм л. Тэгээ бидний түүх бол ингэж эхэлсэн. Манай гэр бүлийн түүх, миний түүх бол одоо ингэж эхэлсэн. манай харин орд нэг юу ячаад карантин тэргээд жаахан хөдөлгөөн бас арай гайгүй байна. Тэрнээс ерөөсө пик шүү дээ. Юу нэг жоохгүй. Ерөнхийдөө чөлөө цагаараа л Тэ чөлөө цагаараа тэ бүгд жоод дүүнэрэн тэр бас мөнгө зүг өгнө ханд өргөн. Тэ ингэж нэг хаяа нэг дөрчөөл тэгэл ингээл шүү. айлын том. Тэ айлын том. За ер нь бүгдийг хүн болгоход бас нэмэр болсон биз. Үгүй л гэсэн шүү дээ. сайн байна уу? Сайн байна уу? За. Авцгаа. Сайн байна. Ээж чи ерөөсөө говьлтай. Яг аймгийн төвдөр гэр орон яг байж байгаа юм чинь. Тэгээ танилцж тэгээ хот ирээд ээж авмаа гэсэн байна. Тэгээ аваад та нар бүгдийг хотоо эмээ өө хоёр ч байсан. Манай тэднэрээ бүгдийг хот аваад орно гэх тэгээ яваад гисэн гэж байна. Тэгсэн энэ хажууд улсууд нь хэлж исэн гэж байна ш. Мөн ирж явт харагдаач. Тэг. Тэгээ би чинь гэрээсээ одоо тавлаа шүү дээ. Хамгийн том ах маань жолооч мэрэгчлээ дээрэн жолооч. Тэгээд эгч маань байна. Тэгээд би миний дор хоёр ихтэй дүү, миний доотлын дүү бас одоо жолооч. Би чинь одоо тостой гэр бүлийн өссөн хүн байна. Тостой гэр бүлд жолоочийн гэр бүл. Үлээгээ чинь гардаг 6 сарын 14-нд чинь тэрүүд чинь ангарах мөргөлдөн гэх юм. Нэг мөргөлдөн гээд Икар мөргөлдөг. Икар мөргөлдөн. 16 сарын 14-нд Икар мөргөлдөн. Тэгээ ерөнхийдөө энэ хорвоо ертөнц чинь тэнд чинь сүнэх гээд байна шүү. Тийм шүү. Хүмүүс бүгдээр ингээ хүнжил гуудсан юм аваад уул руу явж байгаа. Би 1968 оны 6 сарын 14-ний өдөр төрсөн. Тэгээ тэр үед их сонир үйл явдал болсон гэсэн. Тэр бол одоо Икар мөргөлтөн гэж.
Дэлхийтэй нэг гариг мөргөлтнө гэдэг. Тэгээд нэрэж тэр үед нэг гариг бас дэлхийтэй хойрхон зүрсэн юм билээ. Бид нэр ээжигээ маам гэдэг байсан. Тэгээ маам тэр үед жирэмсэн. Тэгээд айдаа эмээ бид гурав залаагийн амын наатлын аманд нэг ашаан байдаг байхгүй юу. Тэгээ бид гурав явж байгаад нэг сүх олсон тий айдаа. Жижигхэн хөрөл сүх олсон. Би олсон. Айдаа олсон. Нэг горих байдаг байхгүй. Горихны ирсэрээс юм. Тий жижигхэн хөрөл сүх. Тий. Тэгээ авчираа нөгөө ээж төрөхгүй. Тэгээ энэ өрлөө чинь гарсан. Тий тэгээд Тэгээ өрлөө нэр өгөх болсон чинь. Тэр сүх Өрлсөх гэх нэр өгч юм. Тий. Тэгээ энэ өрлсөх гэж нэр авчихсан. Дахин нэг ажлын өрөө чи оройд болсон чинь сууж ажиллаа хийдэг шүү дээ. Би нэр хаад юм үзүүлсэн. Тэг энэ миний одоо их хадгалж явдаг. Тэг нөгөөс өгч чинь. Юу жоох. Тийм сайхан сүх хүнсэн тэгээд хөрөлсөх гэж нэр өгнө гэж одоо хөрөлсөх гэж нэр өгсөн байна. Тэгээд чи бас дараа нь өөрөө бас ирэлж үдсэн байгаа гэж. Хурцлах гээд. Тэг. Нэр одоо сүхөө ирлээ вэ чи одоо бас. Би ер нь баг багсаа ихлээр автагаа сүдээ одоо их явдаг гэсэн. Жолооны багш байсан. Ээж маань бол одоо дэг журам сайтай хатуу чам цахилга баттай хувийн зохион байгуулалттай ийм эмэгтэй. Аав маань бол одоо ухаан сэргэлэн оршин шогийн мэдрэмжтэй ийм юм байсан юм да. Тэгээ гэр орон зөвлөл нь манай ээж зөвлөхгүй. Тий. Манай аав зөвлөв. Аав зөвлөв. Бүх дээр шалмал угаа, галтгаа бүх юмныг угаа зөвлөн. Одоо мэдээж ээж одоо дэг журам сайтай явж аавыг атгад дараа шүү дээ. За манай аав ээж чинь хоёулаа бас жолооч учраас бас хөдөө гадаа их явдаг. Тэгээ бидний хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн хүмүүс бол одоо миний эмээ өвөө. Би ер нь бол одоо эмээ өвөг хөхт. Эмээ өвгийнхээ гар дээр өссөн, торинсон. Та манай өвөө чинь бол одоо бас их номтой тийм хөшин байлаа. Би түрүү ярьсан шүү дээ манай өвөө ч одоо нэг гандан тгчлэг хийдийн тэргүй хам гомжуугатай их сайхан найз байсан. Тэгээ хоёулаа их хууч өрдөг. Би одоо хүүхэд байсан учраас тухайн үед учрыг сайн мэддэггүйсэн баг. Тэгээ энэ ороо ертөнц юмс үзэгдэл, мөн чанар, хоосон чанарын асуудал, бурхны сургаал номын талаар их тийм ярилцдаг. Тэгээ хэлсэн шүү дээ. Манай өвөө маань авыг лам болгоно. Имээ маань болохоор хөгжимчин болгоно гэдэг. Тэгээ ламч болсонгүй, хөгжимчин ч болсонгүй цэргийн хүн болсон. Тэгээс үлдээ одоо улс төр хөгөөд явсан да. Тэгээ нэг хөгжүүлийн хайр буянаар эдийн зэрэгтэй явж байгаа гэж боддог. Сайн гэр бүлтэй, сайн хантай байна гэдэг бол гэр хүний их аз юм гэж би боддог. Тэгээ болрогч битэрч одоо гэр бүл болоод 30 жил болж байна. Тэр чи хоёр охинтой. Энэ бүсгүн хайраар, энэ бүсгүн хөдөлмөрийн үр дүнгээр тийм ээ. Би эдийн зэрэгтэй одоо сайн сайхан явж байна гэж бодож байгаа. Болрогч чинь бол одоо би хамгийн их хайртай шүү дээ. Тэрийг одоо дуулаад хийж үзэж байна. Оолгүй байх үү. Болроо галзуухан талах шүү дээ тийм. Болроо. Болроо. Маш их. Таныг урьж байна. За миний одоо гэргий. Миний хайртай үсгүү. 30 жил танилж байна битээр. 88 онд одоо анх танилцчихсан хоёр. Тэгэхээр би одоо цэргийн сургуулийн оюутан 2 дахь курст. Тэгээ нэг жижигт гарчаад нэг өдөр амарч яахгүй. Жижигт гарсан хүн чинь нэг өдөр жоохон унтж амардаг. Тэгсэн чинь манай курсийн тойроос очихсан. Нэгдүгээр курсын нэг 2 3 бандыг авчирчихсан. Буу алж байна. Би орондоо очихсан. Амраад. Тэгсэн чинь манай курсын нэг нөхөр асууж байна. Танай анги дотор хамгийн царайлаг охтууд хэн гэдгүү чи хэлээдэг гээл. Яг нэгдүгээр курсын хөлт ярина шүү дээ. Манай анги царайлаг охтууд олон байдаг. Тэгээд хоёр хүний нэр хэлсэн. Болор цэцэг, цэн зүрэн гэдэг. Цэн даяв шүү дээ. Тэнгүүд болор цэцэг гэдэг нэр надад их тийм гой сонсогдсон байхгүй. Анх нэг бороотой өдөр ш.
бие биенийхээ царайг харсан байхгүй юу. Манайхаа 40 мянгатад эхлэгүүрийн баруун талд амьдардаг. Тэгээд тэр үед нөгөө нийтлэн чочод бодол гэж байдаг гэсэн. Одоо бол Мантухай гэдэг нэртэй болсон байна. Тэрний үүдэнд гараад ирээл гээл. Тэгээ болцсон. Анхны сэтгэгдэл бол их тийм ганган ийм цагаан цамцтай, хөх жинс өмдтэй. Тэгээ цагаан цамц нь энчнээ цэнхэр ийм усан бурхадны юутай, зурагтай. Тэгээд тэр чин харанхууд ингээд цагаан цамцтай залуу өндөр залуу харахаар ч амар цэвэрхэн харагдаж байгаа юм чинь. Тэгээд бид чинь би нэг танихгүй. Анхны сэтгэгдэл бол тэр нэг өндөр. Чи ямар уцтай гарч ирэх хоёул хувцас асууж байгаа. Тэгээд би одоо ингээд джинс өмдтэй, цагаан цамцтай, хагас сайзуудтай. Чи ямар уцтай гарч ирэх гэсэн. Би энэ улаан пэлэгтэй. Би нэг олж авахгүй. Тэс болоогүй их гоё. Тэр чинь бас найз өхнөө дуудсан байгаа юм чи. Тэгээд нэг мантхаа бодоо гадаа хүлээгээ зогсчихсан чинь нэг ах гарч ирсэн над руу ингээд хараал маш алахгүй. За энэ л юм байх та гэж бодоол би. Өнөөс дөхөөц чи ингээд над руу ингээд аягүй харснаа эргээ өөр байрлал явуулчихлаа. Тэгсэн найз өхнөө ихлэ гаргасан байгаа юм. Тагнуулт гэ. Тагнуулт явуулсан байгаа. Ямар нөхрөө уулзах зүйтэй буруу юу. Нөгөө найз нь оронгуудаа аягүй аштайхан залуу байна. Аюу аштайхан сайрах гой царайлаг өндөр сайхан залуу байна. Одоо чи гарч уулз. За энэ ханч яг ирсэн мөн байл гэсэн юм шүү. Тэгсэн чинь унаа унж гараад ирсэн дээ. Тэгэл хоёул анх дэлгэсэн шүү дээ. Их тийм нээлттэй. Амар хөгжилтэй яриатай. Тэгэл уулзаад ах тусам уламл ингээл тэр яриаг нөгөөлөл тэгсээр агаал. Их л хөгжилтэй. Одоо манай найзууд тэгдэж штэ. Чи хоол хийж явахдаа дандаа л энийг л үжээдгүү гэ. Тэгэж их хөгжилтэй. Насаараа инээлгсэн юм шүү. Одоо ихч бас гитар мэтараа анаалтчээд ба штэ. Одоо тэгээ гитар ойлгох худсан байна мартсан байна шүү дээ. Болдроо. Тэч юу? Тоо мэдхүү. Хайлан соошиг сайхан чамдаа ханган бушиг сатан хотож оны иршиг ижилтэн дасан сайхан чамдаа ичин дууралж ангийн лон ахтын дундас амраг чамайг сонгож олоо настай төрсөн алаг зүрхмэнд ангийн хараа ноцоож билээ ахны хараа ноцоож билээ бодханда болдроо чи сонсож за игэл одоо бодроо ихсэж одоо ингэж уяраадаг байла да. Миний одоо ачаарч миний зэвэн миний зэх. Энийг үчи хэзээ зэгтэй явах вэ? 8 жил. 8 жилийн дараа зэгтэй юм тий. Нөгөө шиг одоо цэргийн сургууль өгсөн гэдэг байна шүү дээ нэг ч. Тий. Я. Охошек. Энэ миний хоёр охин байна. Том охин маань одоо Монгол Улсын их сургууль багшилж байна. Баг нь одоо их сургууль сурч байгаа. Таны зээ хүү гэж чинь. Таны зээгийн маань одоо ээж юм. Бид хоёр ч 90 оны 6 сард аав ээжийнхээ гэрээс өргөх тусгаарлаж гарсан. 90 оны 6 сард хүрлээ маань нэг телевизэртэй. Мебель ширээтэй тэрляж гэдэг үсэ мебель 3 талтай 3 хавцтай толтой. Аавынхаа машинаар манай гэрт ирээд би болохоор гэрээсээ хүүхдийнхээ орыг унтахороо дивантайгаа.
Авал тэгэл айлын байр хөлсөлж амьдарч байсан. Байр гэдэг чинь өрөө штэ. Айлын хажуу өрөө гэсэн үг. Карма өрөө. Амьдрал эхэлж шүү. Мичтэй билет тавьчихсан. Бас тэр үедээ бас гайваа. Аа. Тэр ч одоо 7 айлын карма өрөө дамж амьдсан хоёр доо. Өвгтөр чинь өөртөө орон байрт болтол 7-8 нүсэн л дээ. Аюур олон газар нүс. 13 дугаар ороод амьдарч байсан. Шархад улаан хорон гэх үү те цэргийн утга. Тэнцээ амьдарч байсан. Манай 40 мянгад амьдарч байсан. Сансарт амьдарч байсан гэл. Айлын өрөөнд ч амьдарч байсан. Тэр чинь одоо нэг гэрээ зөөх одоо маш урдтай зөөдөг болсон байгаа шүү дээ. Дэван мянгааны чинь авч болохтой технологитой зүгээр одоо. Талаа яаж хаглах вэ? Ачих уу гэлөө. Ганц өмчн тал. Ганцхан 8-нд явдаг байлаа шүү дээ. Арьс илтэн. Тэ. Болроогийн ахынд арьс илтдэг. Айлын өрөөнд ээжээж арьс илтдэг байсан. Гэрээр дөрөнд тарганы арьс үнэртүүлээ. Тэр чинь айхтэр үнэртэй шүү дээ. Байн ч зүгээр цуул тарганы арьс. Баан дотор нь ван дотор вогтоос ээж байгаа. Ван дотор вахан тарганы арьсыг айсцсан. Тэр нөгөө тарганы арьсыг гаргаж ирээд бүх шалаар дийлгээ тавьчихад. Тэр нөгөө ах их чойр чинь ажиллаа орж ирж шүү дээ. үнэр танар тэр үнэр танар манар гэж одоо тэр яаж тестдэг байсан юм өрхий. Ястаа нөгөө дүүндэр нь амьдарч байгаа учраас өрхий мо залуу гэрүүл амьдрах гэж тэмцэж ин даа өрхий чаавслаа гэж чимээгүй л байсан шүү. Тэгээд айлын авгаа усанд орохгүй эвгтэй үуч усанд орох гэхлээр ван тарганы ярьсаач төвтэйгээ тавьчихсан. Айой. Арунээс зарсан мөнгөөр цаашаа юу явцсан машин живцсан юм тий. Аваас машин бол манай давхрахын өрсөн бол хонос Германаас Европоосод машин их зөөсөн шүү дээ. Их зөөсөн. Өглөө чинь Чехаас машин авчрах гэж намайг яаж тамллаа. Замдаа очиж машина хөнгөлж айчаад Москвад айчиж байгаа машина. Нэг 24. Тэр чинь нэр айл. Тэгсээ 24 ороо явж замын ажилгүй шарууд орсон юм байна л да. Орохдоо касчра чөмөлчихгүй. Чөмөлж аял маслыг гойжсэн баг асаага шатсан баг юм шиг. Ээж чинь надад дарга юм чинь чи яваал гэж юм чинь. Чи яв дээр хүүхдийн тэрэг олж ир. Хүн амьдрах гэж зүтгэж чинь. Бараг чи энэ дидэд ивчин их нь бол мэлээ. Тэгээд авчираад мараас нөгөөдөр нь зараа ичсэн шүү дээ. Аав өста аюу амархан зарсаа тэр их. Аав зарсан баг. Тэр 2017 оны 10 сар баха 10 сарын ихэр санаж гисэн. Монгол Улсын ерөнхий сайдаар томилогдоод тэгээд 2018 оны ихэр 1 сард цагаан сард өгч ирсэн. Бид өөр нэг уулзалтаад ах надаас нэг юм ас. Оги чи над төрийнхөө албыг болиул яа тий гэд бидгээгүй яагаад гэж би асууж ирсэн. Тэгэхэд ах нь ингээд энэ нийгэмд бас энэ төрийн албыг энэ Монгол төрийг бас нэг арай нэг өөр хэлбэр рүү оруулах надад ахтны нэг бодол байна. Ах нь ийм зүйлсэн, ийм зүйлийгдсэн ярьж бас гарч ирсэн. Энэ хүн ерөнхий сайд одоо миний ах болсон. Тэгээ би яагаад бас одоо зэрэгцээ төрийн албанд ажиллаж болдгоо гэж бас тэр үед бас яг нэг үгөөлөхөд бас ахтаа бас жоохон гомдох сэтгэлдээс төрж исэн шүү. Би ч 2005-6 оноос хойш 10 жил ажилласан шүү дээ. Анх одоо мэрэгчлэтнэр үйлдвэр худалдааны яамд ороод тэгэл газар хэлтсийн дарга гэл шат шатанд нь ажиллаад л явж ирсэн. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол Монголын ард түмний минь итгэл найдвар алдрахыг гэхээс би айж байна. Энэ итгэл найдварыг алдахгүй төлөө та бүхэнтэйгээ ард түмэнтэйгээ зүтгэн гэж би бодож тэмүүлж байна. Монгол улс мандан бадарч, Монгол төр мөнхөд шиг Монгол улсын төлөө зүтгэе. Баярлалаа. Монгол улсын 30 дахь ерөнхий сайдаар Ногийн хөлсөд томилогдлоо. Би 2017 онд Монгол улсын ерөнхий сайдаар тохон томилогдсон тэр цаг үе бол ер нь эдийн засгийн хувьд бол одоо хүнээр зүйрлж хэлвэл
Сэхэ амьдруулах тасагт амьсгалын аппарат зүүчгсэн өнөө маргаашаа хүлээж ирсэн хүний амьдралтай адилхан ийм л одоо хүндхэн эдийн засгийг одоо хүлээж авсан. Тэгээ засгийн газар бол бүхэл боломж нөхцлүүдэд ажиллаж ажилласан. Нэгэн ялангуяа одоо санхүүгийн сахилга хотыг сахиулах чиглэлээр бол засгийн газар бүхэл боломж нөхцлүүдэд ажиллаж ажилласан. Тулгамдаад байсан өр шимнүүдэд дарж барагдуулсан. Монгол улсын засгийн газар нийтдээ 9.2 их 80 төгрөгийн өр ширийг дарж барагдуулсан. Үүний үр дүнд одоо улсын маань эдийн засаг сэргэж 7.3% өсөлттэй болсон шүү дээ. Цар тахлын өмнө. Мэдээж өнөөдөр бол одоо бас дэлхийн нийтээр цар тахалд автагдсан дэлхийн улс орны эдийн засгийн нөхцөл байдал одоо хүндэрсэн байна. Үүнийг дагаад бас манайд ч гэсэн бас тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээлүүд гарч байгаа. Энэ гэр оролч одоо миний ах トゥ хамаатай садангуу зөндөө хүмүүс амьдарч шүү дээ. Баян хошуу. Ярмаг. Чингэлтэй хайлаас тэгээд энэ хойдлын дам дэржээр очиж одоо ах トゥ нар маань бас амьдардаг. Тэдрээсээ бас уцтаж асууна. Найз нөхдүүдээс асууна бас. За наач утаа ямар байна? Заримдаа өөрөө ирж би энэ баян хошууны эцэст энэ ирж ирсэн. Хамгийн их утаатай нөгөө пик болдог газрууд. Заримдаа бас уурлах, бухимдах өдрөө зөндөө тохиолдсон шүү дээ ер нь. Өндөр уур бухимдлыг ч юм уу стрессийг тайлдаг хамгийн сайн арга бол спорт. Тэгээд чиглэлтэй бол спортын бэлтгэлийн талбай бий болсон байгаа тийм. Залуучууд маань сайхан спортоор байх хичээл хэрэгтэй. Залуу их бол одоо ингээ сайхан байна. Байгальтаа сайхан фитнес хийчихсэн, клуб хийчихсэн. Тоног төхөөрөмж өөртөө хийгээд тавьчихсан. Тэгээ сайхан хүмүүс сайхан амраа дагарт яваад хүүхд шухтуудаа дагуулад ингээ сайхан байна. Оюун санааны сэтгэлийн сайхан эерэг бодолтой, бие болдрын сайхан. Би чинь бас улсын маань хөгжлийн бас нэг үзүүлэлт. Нэг 2 3 4 5 6 одоо 1 амжилт. За бид дуусна. Хэдийч одоо. Итэл болчих. За. За. Нэг. Ан. Авна. Спорт хүн тэсэр хатууж л өгдөө. Тэсэр хатууж л. Альва нэг үйл хэргийг хийхэд тэсэр хатууж л их чухал шүү дээ. Эрүүл мэнд сайн байж аж бусдын сайн сайхны төлөө ажиллана үстэй. 20 жил ярьсан 800 тэрбум төгрөг зарсан утааны хувьд үр дүн төрөөгүй. Ийм л одоо цаг үе байсан. Тэгээд засгийн газрын өмнө дэвшигдэн тавигдсан ерхий сайдын өмнө одоо хамгийн хүнд ажилуулгын утаа байлаа. Та бид судалсан, зориг гаргасан. Үнэхээр одоо энэ асуудал дээр зориг гаргаж шийдэхгүй болохгүй юм байна гэдгийг бас мэдэрсэн. Улаанбаатар хотыг түүхийн нүүрсийг зогсоогоод цаажуулсан шахмал түлшээр хангана гэхэд энд бол хүмүүс итгээгүй. Зарим нэг сайдар маань одоо зарим ард иргэд хүртэл хэлдэг уулзалтан дээр. Наа чи худлаа шүү хөрсөх бай. Чи бити юм худлаа мөрөөдлийн юм яриа. Үл бүтэх төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байгаа засагч нь унаа шүү гэж хүртэл одоо хүмүүс анхааруулж хэлж байсан. Ард иргэдийн амь насыг бодох уу? Аль эсвэл ингээд өөрсдийнхөө арсыг бодоод бууж хүү гэдэг ийм л одоо хоёр замын голд одоо зогссон.
Тэгээ би ерөнхий сайдын хувьд бол засгийн газрын гишүүдэд хэлжсэн. Энэ төслөөс эзээ татгалцахгүй. Ямар ч асуудал байсан энэ төслийг бид хэрэгжүүлэх ёстой. Тэгжээж бид энэ ард иргэдийн амь насыг хамгаалнаа. Энийг би ерөнхий сайдын хувьд толгоогоор хариуцнаа. Би шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээс би ухрахгүй. Ингээд одоо ажилдаа орсон доо. Эдгээр салхи орсон юм болоо. Гаргаагүй. Эдгээр салхи орох гэж. Маргааш. Касите. Это гарах юм. Эдий. За их тавьж. Энэ зүүн сайхан зам болоосоо байлаа. Итгэж бороо оруул тий. Манай ээж нь бол их тийм хатуу диктатуртай эмэгтэй байсан байхгүй юу? Одоо өөрөө нөгөө офицер хүн байсан учраас тийм эсэг болов гэж боддог. Тэгээ бид бас их тийм хатуу шаардлага тавина. Хаяа бас одоо аав маань биш ээж маань бидэнд ч одоо 5 сал үзүүлдэг гэдэг шүү дээ. Хаяа тэгсэн. Өөртөө шүү дээ. Манай ээж чинь бас тийм бяртай эмэгтэй байсан. 53-ын дугуй энэ чинь бараг ганцаараа ноцоостод хэлждэг гэсэн шүү дээ. Та ээжтэйгээ хамгийн сүүл юу ирсэн байдаг вэ? Тэ одоо миний ээж ч одоо их залуугаараа оргос явсан л да. Чи 2001 оны манайх ч дашчуулгын үед юм амьдардаг. Аав ээж өргөнийг давхар манайх дүүн давхарт. Энэ дөнгөж нэг их хурлын гишүүнээс сонгогдсон. Өглөөч одоо би ч нэг залуу гүшүүн зарим гүшүүн чуулганд явахгүй хоцроо шүү дээ. Юунд аав утсан надад. Уцтаад нүгэр өрөөсөхгүй та ажилдаа явах байхгүй юу? Таныг одоо их хурлын чуулган цоо гэж ард түмэн сонгосон шүү. Тэгээ өглөө цонхоор хараад зогсчод байхгүй. Намайг ажилдаа явах нь үгүй гэдэг. Аав ээж тэр чанал тавьд өглөө шүү дээ. Тэгэл ажилдаа явахгүй жоохон удан гутал шууд утсан. Тэг яг мөрөжтэйгээр хамгийн сүлд орон гэртээ ороод тэгсээр хэд чинь шинэ жил болохгүй төгссөн байсан юм аа. Тэг чи нөгөө эксэлтивс. Тийм үү. Шин бэрээ. Хөдөлтөч залуу харсан байв. Тэгсэн дүүчнээс нэг 20 м зайтай зогссон гэж ирээд. Өөрөөр тэр машинаар халтур хийдэг байхгүй юу? Нэг ээж чи. Тэр чи одоо чинь 60 түрүү тавтай байсан нээж. Тэгсэн нэг буугаад ирсэн чинь буугаад ингээ гоо яасан тэр залуу боцсон гэж. Энэ ч үгүй ямар сони ийм юутай энэ чи согтуул авгаа энэ энэ уцунд. Тэгээд авгаа чүрээд ирсэн авгаа тэр хоёр очсон юм бил. Тэгсэн чинь дөнгөж нэг юм амьсгаатай. Гинт харчихгүй. Өөрхөө нөгөө биднийг баярлуулах гэдэг зах таараас бараа цуглуулж явж байгаа. Өглөө нь халтуур хийгээд хэдэн цаасаа цуглуулад жигэл тэгээд тэрүүгээр одоо шинэ жил болно хэдэн хүүхдүүдэд бэлэг авч өгнө гэж өөрхөө зах таар очиж бэлэг цуглуулж явж байгаа. Гинт харваад. Тэгээд явчихсан. Тэгээ нөгөө юуг нь
багажийг ухчихсан чинь цөмгөн гараад ирсэн. Цөмгнээс нь тэмдэглэлийн дэвтэр гарсан чинь утасны нөмрөөс өрөлцгөө утасны нөмөр ирсэн. Жоохон сэтгэл хөдлөлчлөө гэж. Нэр мэдвэр ээжийг аавгаа маш гарилж байгаа. Мөс өнгөрснөө дараа боддгийг л ш. Тэхгүй явдаа, ингэхгүй явдаа, тэгэд туслахгүй явдаа, аав ээж дээр эргэж очихгүй явдаа гэж. Тэгээ хүн гэдэг бол тэгээд бидний төрүүлэхээс авах бол хүн хөтөл нь үр хөвгөлөө явд юм л шүү дээ. Тэгээд бид нар маш сайн бодож хэрэгтэй. Ижигээ баярлуулж амьдрах хэрэгтэй юм лээ шүү. Сэтгэл хөдлөсөн юм асуулаа шүү та. Хамаад өнөдөр. Өөрийнхөө амьдралыг ээжийнхээ талаар бодлого нэлээд удаа явсан биш үү? Энэ талбай чинь үл юм байв. Дандаа байшингууд байдаг шүү дээ. Улаан байшингууд 05 байлаа. 013 байлаа. Заавал л. За ганц үлдсэн улаан барилга манай тийм юм байна. Энийн нэг давхар та хэлсэн гамингууд ирсэн. Наадталтаа тоосгоо. Одоо бидний амьдарч байсан казарм. Бас их та уран бай гоё ирсэн байна. 19 он үлдчихлээ 102 жил болж байна. Тийм ээ. 1985 онд би 17 настай байсан. Би чинь 7 настай ерхий боловсролын сургуульд орсон. Тэгээд 17 настай зэргийн сургуульд конкурстэд. Тэгээд конкурсаар ч яг ингээд урдуур улаан шумд тасдуулчихгүй. Тэгээд сургуульд орж чадаагүй. Устрын ангид шалгалт өгөөд. Ингээд буцаад гэртээ харин үстэй одоо чи шалгалтанд авчихсан сургуульд орж чадаагүй юм чинь. Тэгээд гэртээ байж байгаа би чинь одоогийн Монголын залуучтай холбоо буюу хуучнаар бол одоо Монголын хувьсгал залуучдын эвлийн төв оронд би ч одоо сантехникийн шилжүүлсээр анх ажлынхаа гараг эхлээд. Тэгээд чи бас нэг сар хэртэ ажил хийгээ цалин авчихсан. Ер нь одоо бас цалин аваад амьдрах ч зүгээр ч юм шиг. Тэгээд аав маань ирээд миний хоо одоо ингээ сургуулиас чинь урилга ирсэн байна. Ингээд конкурсны маргаан үсээд 3 хүн хасагдсан байна. Тэгээд оронд нь дороосоо гүйж орох юм байна. Тэгээд миний хог одоо сургууль дээр суралцаа гэсэн одоо албаасны бичиг нэрсэн байна гэдэг. Тэгээд би бодтороо бодсон. Зэргийн сургуульд орох уу? Эсвэл одоо ажиллаж байгаад өөр сургуульд орох уу? Гэт дотроо бодоод тэгээд манай гэр чинь Дашчолын хэдийн үдэнд байдаг гэсэн. Гэрээсээ гараад наашаа явж ирсэн тэр одоо энэ засгийн газрын ордны ардл чинь нэг өсчин байдаг гэсэн шүү дээ. Арктай байна. Санаж байна. Тэгсэн чи яг тэр бид одоо амьдралын хаалга гэж юу ярьдیں۔ Дотроо. Яг тэр өсчний хажуугаар явсан чинь тэр өсчний хаалга зөөлхөн онгохгүй юу? Хаалганд салхинд. Тэгсэн чи би нэг үдсэн чи өсчин дотор яваад орцсон. Тэнгүүдээ шууд нэг төгрөг гаргаж өгөөл шууд өсөө усуулаад буцаад гэртээ ирээл. Заавал би ер нь сургуультай явъя. Зэргийн сургуульд оръё. 17 настай байхдаа эх орныхоо төлөө хүчин зүтгэнэ. Монгол улсын төлөө зүтгэнэ гэж одоо тангар хөргсөн баг би. Тий. 17 настай байхдаа. Бисээ 10 жилд төгсөөд бишсэн. 10 жилд төгсөөд шууд зэрэгтэй ч юм. Тэгээ шивч шууд ашигсан. Тэгээ одоо сайхан байна. Минийхэн таймер болоолаа. Өслөө өөрөөх нь өслөр ирсэн. Би одоо яг чам шиг өстө зэрэг албааж байна. Гэхдээ 4 жил казарм гэж боддоо. Гоё нэртэй юм шүү дээ. Ариун нэртэй. Намайг гоё нэр. Ийм нэртэй юм би сонсож байна. Төөхөн. Тэг ер нь нэг тоотой хэдэт юм л. Нэг миний мэдснээр бол яг Facebook, Instagram-аар үзэхээр нэг 10 хэд бол гарч ирчихлээ. Welcome to. Таны доод. Их орон газар нутаг тусгаар тогтнол улс орны аюулгүй байдал ээж аав газар нутаг ямар үнцэнтэй юм бэ гэдгийг одоо маш сайн 17-8 настайгаас ахуулаад ухамсарлан ойлгосон юм хүмүүс. Тэгээд сургуулаад өгсөний дараа бүгдээрээ
хил хязгаарт их орны хэрэгтэй газар болгон очиж ажилласан. Тэгээ энэ бол манай сургуулийн олгосон хүмүүжил гэж одоо би дотор бодд юм аа. Тэгэхээр төмөр зам гэдэг бол хөгжил дэвшлийн төмөр судас болж байгаа. Монгол улс бол 1.5 сая хавтгай дөрвөлжин километр нутагтай, асар их өргөн удам нутагтай. Жишээ нь одоо Америк нэгдсэн улс гэхэд одоо 250 мянган километр төмөр замтай. За манай одоо урд төрш бүгдийн хятад ард улс гэхэд 142 мянган километр төмөр замтай. За Оросын холбооны улс гэхэд одоо 87 мянган километр төмөр замтай. За Монгол улс бол 1950 километр төмөр замтай. Ерөөсөө одоо нэг өсөндөө Оросын холбооны улс бүгдийн хятад ард улсыг холбосон ганц одоо том транзит одоо гол үндсэн зам л байна. Нөөцний экспорт хийдэг 5-7 гашуун сухатын чиглэлийн төмөр зам бол маш чухал. Энэ бол одоо нэгдүгээр зэргийн төмөр замыг бид тавьж эхэлсэн шүү дээ. Би одоо та бүхнийг сайхан зураг дээр харуулъя гэх үү. Маш ойлгомжтой ярих үднээс сайхан жигээ тайлчнаа. Бид нар 5-7-аас одоо энэ замаа ингээ бариад тийм ээ. Одоо ингээ явсан. Ингээд 208 км зам одоо ингээд ашиглалтанд орчлоо. Одоо энэс хил ортол нэг 30-аас 40 км зам үлдэж байна. За энэ хилийнхээ гарцыг бид нар одоо ингээд тохирч байна хоёр улс. Ингээд одоо бүгднэм хятадд тусруу манай нүүрсний экспорт орлоо. Автомашинаар бид нар 32-аас 100 доллараар нүүрсээ гаргадаг байсан бол төмөр зам тавигчвал 4 дахин хямдаар зөөнө. 32 доллараар тээврийн зардал байсан гарч ирсэн бол төмөр зам тавигчвал 8 доллар болчих. Ийм ашигтай. Монгол инженер техникийн ажилчид Монгол залуучуудтайгаа хамт засгийн газар хийж бүтээж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол амжилт. Энэ бол одоо түүх юм аа. Энэ сурч ирсэн энэ талбайг бол нэлээд олон зорж үзсэн. Тэгэлгүй байх гэж одоо. Бүтэн 4 жилийн талбай дээр бид жагсаж, харуул солилцож, раданд явж. Хэрвээ жагсан талбай юм ярьдаг бол их юм ярина да. Их амьдрал ярих байх та. 1941 он. Рамковка гэж байна. Сэргийх. Таны хэсэг одоо их армаас алгадчихсан залуу гэр бүл эхнэр маань одоо нялханы хүүхэд маань жоохон би ч одоо армаас алгадсан ажил байхгүй. Тэхэн ажилгүй офицер. Та нэг болдроо их ч нүглээ шүү дээ манай. Чи одоо ингээ армаас халагдсан одоо ингээ цалин мөнгө байхгүй гэр орноо яад гэж. Чи зүгээр л одоо айрамдаа сайхан албаа хаагаад явах гэсэн. Тэгээд одоо ингээд гарчихсан ажил төрөл байхгүй. Тэгээд тэр үчир нь ажил төрөлч олддгүй байлаа шүү дээ. Хэцүү. Тэ. Би одоо энэ 120-ын тэр чинь гутлын үйлдвэр гэдэг үсэн шүү дээ. Тэгээд бид нар гутлын үйлдвэрийн харуулын албаны дараа дээр очиж ирсэн. Намайг харуулаар аваач гэж. Ажилд би ингээд цэргийн сургуульд өгсөн. Тэслэг цолтой. Айрамд албаасаа хаажсан ингээд харуул болгосон юм аа. Ажилд орсон гэсэн. Тэгээд ажлын байр байхгүй. Тэгээд ажилд орч удаагүй. Таныг одоо талбай дээр ярьж байгаа зогсаал чагсаал цогдгаан дээр нь энэ тэнд одоо уулзалт болвол тэрийг очиж сонсно. Тэгээд мэндийн зэнавга уулзалтанд би их очиж суудаг гэсэн. Мэндийн зэнавга их уулздаг. Их үнэн чодрог сайхан ярьдаг хүн байна. Энэ хүний үзэл санааг ер нь би дэмжих хэрэгтэй байна даа гэж дотор их боддог гэсэн. Тэгээ Монгол Ардын намын төвөөр ерөнхий нарийн бичгийн дарга тоо Дашамдан гэж хүн байлаа шүү дээ одоо. Дашамдангоо өргөдлөвчлээ. Хүсэлт гаргалаа. За би ингээд одоо цэргийн сургуульд өгсөн Улсын ангийн мэргэжилтэй, улс төрийн мэргэжилтэй юм байнамаа. Намын ажилтан болохын хүсэлтэй байна. Тэгээ өргөдлөвчөө төв шуудангийн үдэндээ очиод маркнага конвертэн тэгээд ичихгүй шуудангийн хэлцэт. Тэгсэн чинь 14 хоногийн дараа гэртээ яваад орсон чинь аабаны хүрээд ирэх шиг байна. Аабаа нэлээд баярлцсан байж та. Яасан гэсэн чинь минийхөө ингээд төв хорооноос ярьсан. Адил бишиж хүн ярьлаа. Тэгээ чамайг ирж уулзах гэж байна. Чи одоо ямар өчтэй юм хийсэн юм бэ гэж. Чи надад үсмэсээ засвал. Тэгээ аавынхаа костюм жигээг үсэх. Манай аамаар ганц костюм нэг юм капрон зангаа гэдэг гэсэн юм ууч. Аавын костюм бас тавдсан. Тэгээ намын төв орон дээр очлоо. Адил шиг хүнтэй уулзлаа. Тэг болсон хүч байхгүй.
Чи бол одоо яг улс төрийн одоо мэрэгчлээ хүү байна. Армаас яаж халагдсан чинь одоо бид үзсэн. 10 жилийн чинь багштай уулзаа. Ангийн загштай чинь уулзаа гэд бүгдэнтэй нь уулзсан баг. Яг амьдрал намайг одоо нэг тэгэл татаж ангаагаал одоо лифтэн суулгаал замны дээд 9 давтагч руугаа гээд коннектороо явуулсан хүн бол байхгүй. Намайг өсөж өндөгөөсөө гэж миний олон одоо дарга нар тийм ээ эрдэмтэд судлаач нар за тэгээд намд ажиллаж байсан төрд ажиллаж байсан олон хүмүүс надад зааж зөвлөж одоо ингэж яваараа зөвхөн зааж зөвлөдөг байсан тэр хүмүүсийн одоо хайр хүч бас надад их орсон л доо. Тэгээ өөрөө их чих хэстэй байлаа. Хүн ер нь сайн сайхан амьдрий одоо сансан зүйлээ хий, зорьсон зорилготой үрийг өвлөх. Тухайн хүний өөрийнх нь хичээл зүтгэлэх чухал байна. Тэгээ тэр үеч одоо төв ороонд ажилладаг бол одоо нэр хүндийн асуудал байлаа шүү дээ бас. Тэр олон сайхан эрдэмтэй, номтой, хашир туршлагатай, ахан дуудтай хамт сууж ажиллана, тэдний үгийг сонсон, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ тийм ээ. Чи өөрийгөө дайжлагаас өөр аргагүй байна шүү дээ. Бүх ихтгэл докладуудыг уншина, их баг хурлын материалууд уншина. Өөрсдийнх нь хэлсэн ярьсан үгнүүд өөр бус хүмүүсийн үгнүүдийг чинь энд тэндээс олж аваад бичгээр оролдоно. Тэгээд нөгөө дарагтаа өгдөг байхгүй дашин дараад. Дашин дараад чинь тэрийг аваад уншаад өрхөө цагийн дараа надад буцаагаад явуулчих. Нэг багш нар хичээлийн дунд засдаг шүү дээ. Даалгавар шүү. Улаан голоодураа хүрэлцэхгүй энэ юу гэсэн үг вэ гэдээ асуулт анхаарлын тэмдэг үндэг тавьсан. Тэгээд дараа тэрийг уншихаар нэр юу бичсэн би өөрөө ч ойлгохгүй. Тэгээд тэр чинь 2-3 дахин бичүүлнэ шүү дээ. Тэгээд хамгийн сүүлд яг нэг хурал зөвлөгөө нь болоод нөгөө бичсэн үг маа сайхан болсон байх таа гэж бодож очиод нөгөө дараагийнхаа хэлж байгаа үгийг сонсох чинь тэрнээс өрхөө одоо миний бичсэн юмнаас нэг 10% нь орд юм уу үгүй юу. Бусдын бүгдийг өөрчлөөд өөрөө бичсэн баг. Тэгэж одоо хуучны даргамагч нь одоо хүнийг ингэж давтаж бэлтгэж тий сургаж ирсэн юм бэл. Тэг өнөөдөр бол одоо бид та хэдгүү би сонирхуулж хэлэхэд дэлхий дээр 697 нефтийн үйлдвэр одоо үйл ажиллагаагаа явуулж байна тийм үү? Нефт олборлож байна. Яг өнөөдрийн байдлаар дэлхий дээр 31 одоо нефтийн үйлдвэр баригдаж байгаа. За тэрний нэг нь бол одоо Монгол улсын нефт боловсруулах үйлдвэр байгаамаа. Тэгээ би та нарт зөвхөн сонирхол зүнхтэй нефтийн талаар яриа л да нааш. Одоо надад энэ ажлын маань өрөөнд байд. Энэ одоо дорнодын 19-21 дугаар талбай дээр байгаа нөгөө түүхийн нефт. Одоо бид нар энэ түүхийн нефтээ бүгднийг хятад ард улс руу экспортод гаргаж шүү дээ. Энэ түүхийн нефтийг зөвхөн ингээд түүхийгээр. Энэ нефтээ бид нар одоо боловсруулна л гэсэн үг. Ийм сайхан баялаг одоо бидэнд байна. Энэ Евро 5 дизель түлш. Дизель гарч байна. 19-21 дугаар талбайгаас гарч байгаа энэ түүхийн нефтийг нэрээд дотоодынхаа үйлдвэрт нэрээд ийм түлш гаргана. Дизель түлш Евро 5. За энэ бол одоо АИ 95 бензин. Тэгээд дээр нь онгоцны түлш. Энийг бид нар хийж чадчихаж, энийг бид нар бий болгож ижил улс орн цаашаана бий дааж хөгжин, бий даасан эдийн засагтай болно. Ард түмэн сайн сайхан амьдрнаа. Сэргүүд харуу зогсож байна. За тэгээд одоо ахны амьдралын чинээс эхэлсэн юм да. Цэгийн амьдрал. Устын тэмцэлд ороход маань хамгийн анхны урам зориг бол аапан өгсөн юм да. Тэ. Нөгөө арчлалын хөвөлцөглөн зарлаа сонир болоод өгсөн шүү дээ. Тэр нь би эсрэг хөвөлцөглөн зарлана гэд хөвөлцөглөн зарлаа өвтсөн байхгүй юу? Би тэрийг яг маш сайн сандаа. Тэр үчин Чосрогон засгийн газрыг огцруулах байдаг баха. Би тэгээд сандаа хичээлээсээ ирсэн үдээс хойш байж исэн 3-4 цагаад хурлаа орж ирээд ах нь өлсгөлэн зарлахаар боллоо. Гэт
Гэхдээ юу өсөглөн гэсэн чиг одоо ийм өчтэй ингээд өсгөлэн зарлахаар боллоо. Аав ээж хоёр тэлчээрээ тэгээ гараа явчихжсэн байхгүй. Яг бас аав ээжийнхээ сэтгэлийг зовоогоод яг бас настай хүмүүс гэж удаад өглөө гэрээр орчоод яах тэг өдөөс хойш өсгөлтөнд очсон даа гэж удаад цундраа өмсөдөө явчихгүй. Тэгээ би маш сайн тэнд Ялтын талбай дээр өсгөлтөн зарлаад оройн бид нэр аавтай аав ээж хоёртой бид гурыг тэр анхных нь өрөө очиж ирсэн. Тэгээ одоо эхнэр уулаад болроо чамаа ингээд өгөхөд өгвөл одоо хэн намайг харж хандах юм бэ? Хэн намайг тэжээх юм бэ гэдэг. Ээж болохоор чи чинь гэр бүлээ боддгүй би чамайг одоо энэ чинь өсгөлтөн сууж байгаа өхөөсөө гэж төрүүлээг үүгээд ээж юм яриад байдаг. Тэгсэн чинь аав нь миний хөө зүг шударгаас нийтлээ тэмцэх ёстой шүү дээ. Чи чинь цэргийн хүн шүү дээ. Аав маань тэр өгөөд надад их тийм сайхан урам зориг өгсөн шүү дээ. Хэлэхгүй над хэлэхгүйг аав хэлнэ л дээ. Аав ч нөгөө аав чи зочин хүн байхгүй. Маамандаа байгаад ямар ч сан миний хөө бити үлстөө гэд гуугаад ер нь шийдэм биш шүү дээ. Энийг гэсэн юм аа бол ерөөсөө хинээч яахгүй. Онц ноцтой гин тэргийн процессыг задлан хууль шүүхийн өмнөөс яд өгөх нь холгүй юм бол олонний нүдийг орой дээр нь гаргаж коммунист фашист дараа хүртэл дуудалцаж улсын хурлын зарим гишүүдийн үйл ажиллагаа улсын хурлын танхимаас хайлж удамжны хөдөлгөөнтэй нэгдсэн дүр зураг харагдаж байна. Энэ одоо Эрдэнэс байна. Энэ бол Эрдэнэтийн зэс молибдены хөдөр. Энэ бол Монголын ард түмний байгалийн баялаг, газар доорх баялаг. Тэгтэл бид нар одоо энэ газар доорх баялагаа бүр дээр нь барьсан үйлдвэртэйгээ хамт цөөхөн хэдэн хүнд алдсан. Энийг бид нар улсдаа эргүүлж олж авсан. Үүний үр шимээр бид нар яаж ийнэг бол нөгөө ард түмнийхээ тог цэглэгаан, дулаан, хог, усны мөнгийг одоо тэглэж байгаа. Энэ хараа салхитын мөнгө алтны хөдрийн орд. Нөгөө салхитыг одоо нэг алдарт салхит чинь энэ шүү дээ хараа энэ мөнгө. Гадны 1 2 3 нөхөр энэ салхитын ордыг одоо хууль бусаар эзэмсэжсэн. Үүний ард асар том хээл ахуулын хэрэг хууль шүүгчнэртэй холбоотой хээл ахуулын хэрэг хүртэл илэрсэн. Би тэгэхэд ерөнхий сайд байсан, Зандан шатар сайд хэрэглэх газрын дарга байсан, Зандан шатар дарагт үүрэг өгөөд ингэж авсныхаа үр дүнд бид нар энэ одоо байгалийн баялагаасаа 200 гаруй мянган ахмадынхаа 6 сая хүртэл тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэсэн. Жишээ нь бид нар одоо цар тахлын үед одоо засгийн газар шийдвэр гаргаж хүүхдийн 20 мянган төгрөгөө бид нар 100 мянга болгоод 5 дахин нэмэгдүүлсэн шүү дээ. Дээр нь би одоо сонирхолж ирэхэд оюутлахын гэрээний асуудал байна. 2018 оны 1 сарын 23-ны өдөр Иритинто компани гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакта би уулзсан. Монгол улсын засгийн газар бас үгүй гэж хэлж чаддсан юм байна гэдгийг тэр Иритинто группийн удирдлагад олж мэдэрсэн байх гэж бодож байгаа. Энэ улсыг удирдах байгаа бүх хүн эх орныхоо эрх ашигын өмнөөс үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Байгалийн доорх баялаг бол Монголын ард түмний баялаг байх ёстой. Энэ бол миний амьдралын философи хувийн. Оюу толгойн актыг, татврын актыг тавьж чадахгүй хавд алдсан байсныг хөрөлцгийн засгийн газрын үед татврын актыг хийж тавьсан. Зоригтой шийдвэрлүүд гарсан. Би бизнес эрхлэгчтэй байнга дэмжинэ. Харин ард түмний өмч хөрөнгийг хулгайлсан, газрын доорх баялагийг авсан, хууль бусаар нам дамжсан олигарх бүлгэлтэй би тэмцээд байгаа. Газрын баялагаар баяжсан нэг хэдэн хууль дээр давж ишигдэг юм хэлж чадахгүй. Тэгээд тэр мөн ядарсан юмыг болохоор одоо ингээд загнаа зэмлээд байдаг. Энэ ойлгох хэрэгтэй. Тэгээд ийм олигархуудтай тэмцэхээр өмнөөс янз бүрийн байдлаар тэмцэж байгаа. Амин тэмцээд энэ байгалийн баялагаа энэ лицензүүдийг хураалгах чийхээс гол нь харалт тэмцэж байгаа. Та бүхэн өмнөөс тайлбарлаа. Наач улсын юм заа чиний юм биш. Ирэх мэдлэлтэй мөнгөтэй олигархуудтай тэмцэж яах гэдгийг маш сайн баг. Сэтгэлээ чангал. Нам дамжсан бүлэглүүд намайг хөдөлж авнаг бол худлаа. Бас намайг айлгнаг үл бүр худлаа шүү. Энийг одоо хэлчих. Хүний амьдрал дандаа засмал замаар явж байгаа юм шиг ингээд жигд тийм байдгүй байх л та.
Хүрлээ чинь ер нь л их зөрчил тэмцэл дунд л явчихсан. Хүнэлтэй. Одоо дайсан гэж цаашаа гэдэг. Тэгээ надад бол нөхдийн манд дайсныхаа тавнаас хавгүй олон гэж би боддтой. Хэд их ачаалтай, стресстэй үед нь бол би юу ч ярьдаггүй. Өөр юу ч ярихгүй. Ажил төрөлтэй холбоотой юу ч ярихгүй. Ер нь улс орчны гэр бүл гэдэг бол бас их тийм хэцүү шүү дээ. Банк одоо сайн муугаар хэлэгдэж байдаг. Сайн сайхан зүйлийн ч муу муугаар мушгиж говьол шаналууж хэлдэг хүмүүс олон ч өөрөө арчилсан нэг учраас янз янзын өнцгөөс бичнэ. Тэгээ энэ бол улс орчны өөрийнх нь ховцоо яваа. Мэдээж хямрын штэ. Хямрна. Тэгтээ тэр хямарсан байдлаа хүрлээд нэг харуулдаг байхгүй. Тэгээ бас саяхан ахынтайгаа уулзаад асуусан. Аав чамд жоохон байх чинь ер нь их ой татна цаг хугацаа зарцуулжаагүй юм байлаа шүү. Аавгаа уучлаарай гэж тэгээд миний бас юм хэлэхгүй лээ. Тэгэхээр тэр бас хүлийн зөвшөөрч ирэх гэсэн үг үстэй. Тэгээд нэрэж тийм байсан даа гэж. Тэг. Би дөрөв ахынхаа хоёрыг алдсан байхгүй юу? Төрөв байж байгаа. Тэгээ хүрлээд хэлдэг байхгүй юу? Хүрлээ эрэгтэй хүний нас их богинохон байдаг юм байна. Тэгэхээр чи жаргах цаг хүлтээх хэрэгтэй. За бэлгөө. Өөртөө цаг гаргах хэрэгтэй. Үлцэн амьдралаа юунд санаа зовхгүйгээр жаргалтай сайхан өнгөрөх хэрэгтэй. Тэгээ нэг бавгал авсрангуй сэлдэг нэг сайхан үг байд. Ухаантай өнгөлийн тухай өдөр болгон бодож ирэх гэж. Мэдээж хүний амьдрал гэдэг цаг хугацаатай зүйл шүү дээ. Төрөхөд үлгийн дээр сэлгүүлдэг нэр, төгсөхөд чулуун дээр сэлгүүлдэг нэрээ гэж одоо. Тэгээ хүний амьдралын утга учир гэдэг бол төгссөний дараа өөр хүүхэд нь сананд усдаг. Энэ хүн байхдаа ийм зүйл хийж бүтээсэн шүү. Ийм зүйлийг их орондоо хийж үлдээсэн шүү. Улс орноо ингэ зөв өдөржсэн шүү гэж хэлүүлэх л өдөртөгч хүний амьдралын хамгийн сайхан төгсгөл байгаа л гэж би бодож байгаа. Гитар айгуух дарж дуулах гэсэн баггүй. Одоо сүүлийн үед очиод байгаа хүмүүс залуун доо айгуух дуулсан. Хамтлагтай эснэ яшнэ. Хамтлагтай эснэ. Би чамда Орон için toyхы хөдөлгөө